series цовдлогдсон нас усан хөндлөхний төлөө. Тэгээд жил болгон хавар бид нар эзний дахин амьдлыг тэмдэглэдэг. Эзний үхлийг ялан дийлсэн. Тэгээд тэр нэм гарыг хизээвэйг бол ирэх нэм гарыг байгаа. Тэгээд тэрний өмнөх нэм гарыг буюу одоо өнөөдрийн бидний нэрлж байгаа Palm Sunday буюу тэр далдуу модны мөчрөөр Иерусалимаас хүмүүс гарч ирээд эзэн Есүсийг Иерусалим руу тосч авсан ийм үйл явдлыг бол дурсан санаж энэ бүтцүүдийг нэрлэдэг байгаа. Тэгээд бүгдээрээ тэр хэсгийг харъя за. Яагаад тийгсэн бэ? Тэгэхээр бидний итгэл бол зөвхөн нэг хүний үлгэр домог одоо туйс зохиосон зүйлс биш ээ. Амен. Өнөөдөр дэлхий дээр маш олон шашин шүтлэг, итгэл үнэмшил, гаж урсгалууд байгаа. Христ итгэл бол Бурхны үг, Христ итгэл бол Бурхны өөрийнх нь хүндрэлтний төлөө бичсэн түүх. Тийм учраас энэ бол хүний зохиосон зүйл биш. Өнөөдөр Америкт зарим нэг хөдөлгөөн залуучуудын дунд өрнөж байгаа тэрний юу вэ гэвэл одоо Христ итгэлийг эсэргүүцсэн, Христ итгэлийг одоо нэцаас гэж оролцсон тийм зүйлүүд бий болж байгаа. Яг бол Христ итгэл тэрдгээр залуучууд юу зарим ярьж байгааг үл баг байхад ээж аав маань Библийг уншуулдаг байсан. Библи бол сонин, үхэл хацалтай, дайн тулаантай, цус нүжтэй, гэм нүгэлтэй ийм зүйлийг бид нарт уншуулдаг байсан гэх мэтээр одоо Христ итгэлийг эсэргүүцсэн тийм зүйл байдаг. Тэгээ би сайхан нэг үндэ бас ярьж ирсэн. Христ итгэл Библиэл дээр бүх зүйл байгаа. Тэгээ тэр үнд юу гэж ярьжсэн бол Библиэл дээр бүх зүйл байгаа. Яагад гэвэл Библи бодит учраас, Библи хүн төрөлхтний түүх учраас, Бурхны үг үнэн учраас тэнцээ үхэл хацал байгаа, өвчин зовлон байгаа, цус орсон зүйлс байгаа, аимшигт гэм нүглүүд байгаа, бузар муухай, хүний зүрх сэтгэл, хүний бие махбод амьдралаараа үйлдэх бүх зүйл байгаа. Гэхдээ Библи бол Бурхны үг юм гэж хэлээд тэр хүн гайхчихсан. Тийм үү? Тэгэхээр бид нар Библийг нотолж тийм үү одоо бид нар хамгааж өнгөөлөөд бид нар барахгүй гэсэн. Гэхдээ Библиэлд болж байгаа үйл явцууд бүгд Бурхны үг учраас үнэн баримттай тийм зүйл байгаа. Тэгээд тэр хэсгийг бүгдээр өнөөдөр харъя за. Тэгээд бид нар өнөөдөр хамтдаа судлах хэсэг та нар магадгүй энэ талаар одоо яг сургаал сонсч ирсэн ч юм уу сонсож байгаагүй ч юм уу тиймэрхүү байсан баг. Магадгүй энэ талаар бас сайн тогтож уншиж харж байгааг байсан баг. Тэгээд би ямарч уншия за. Тэгээд бүгдээр боломжтой бол бүгдээр хэсэг хугацаанд эзний үгэнд хүндэтгэл үзүүлээд босоод Иохны 12 дугаар бүлгийн 12-оос 19 дэх ишлэгийг уншия за. Иохны 12 дугаар бүлгийн 12-оос 19 дэх ишлэл. Маргааш нь Есүсийг Иерусалим руу ирж явааг баярт ирсэн үү олон хүн сонсоод далдуу модны мөчөр барьж түүнийг ухтгаар гарч Хозана эзний нэрээр ирэгч Израилийн хаан ерөөлтөе гэж хашгиралдаж байлаа. Есүс илжигний төл олж унсан байв. Энэ нь бүү Сиохон харахтун хаанчин байцсан илжигний дудран унаад ирж байна гэж бичигдсэн болов. Шамнар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс түүнд эдгээрийг үйлснийг санджээ. Есүс Лазарыг булчнаас дуудаж үхсдээс амьлуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа. Тиймээс Есүс эдгээр тэмдгийг үйлснийг ард олон сонссон тул түүнийг угтав. Тэгтэл фарисеучуд өөр хоорондоо хараач та нарын үйлс ямар ч ашиг алга харцгаа түүний араас ертөнц даяараа даглаа гэцгээв. Амен. Дахин нэг би богинохон залбирая. Хайртай их эзэн аав минь таньда баярлалаа. Энэ бол таны үг. Таны үгийг эзэн минь заахад та бидэнд өөрийнхөө нэгүслээрээ туслаач. Таны ариун сүнсний илчлэл илэрхийлэл Есүс Христийн мэдлэг дотор бидэнд бүрэн дүр өгөхдгийн төлөө танаас гуйж байна. Таны үг бидний зүрх сэтгэлд үнэхээр улам илүү хүндлэгдэж, нандинагдж эзэн минь бидний доторх таны гэсэн үнэнч байдал, зүрх сэтгэл улам илүүхээр нэмэгдэхийн төлөө танаас гуйж байна эзэн минь. Таньда баярлалаа. Бидний төлөө хийсэн таны бүх зүйлсийн төлөө эзэн Есүс Христийн нэрээр. Амен. Амен. За энэ нэг хэдхэн ишлэл байна тийм үү? 12 дугаар ишлэлээс 19 дугаар ишлэлгээд 7хон ишлэл ах шиг байна тийм үү? За энэ дээр бүгд эхнээс нь харъя. Тэгээ би тайлбарлаад явъя за. Тэгээд өнөөдрийн сургаал илүү одоо юу гэдэг жоохон юм хуучин гэрээтэй холбоотойгоор жоохон юм баримтны тиймэрхүү маягаар би та бүхэнд хуваалцах хүсэж байна. За энэ дээр 12 дугаар ишлэлээр маргааш нь гэсэн байна. Тэгээ маргааш нь гэхээр энэ бол мэдээж Иохны 12 дугаар бүлгийн
голын ишлэн тийм үү. Тэгэхээр энэ өмнөх үйл явдлууд байгаа. Энэ үйл явдлуудын маргааш нь буюу одоо энэ бол ямар өдөр вэ гэвэл 8 гаругийн өдөр байгаа. Тэгээ маргааш нь Есүсийг Иерусалимээр ирж явааг баярт ирсэн үе олон сонссон гэж байна. За тэгэхээр ямар баяр вэ гэвэл хавар болгон болдог. Гайгүй дарч гинөө. Гайгүй. За хавар болгон болдог. Нөгөө дээгүүр өнгөрөх баяр, алгасал баяр гэдэг зүйл болж байгаа гэсэн. За тийм үү. Хуучин гэрээг бид нар мэднэ. Израилийн ард түмэн Египтийн боосоос чөлөөлөгдсөн тийм үү. Үүнийг дурсан санах тэр дээгүүр өнгөрөх буюу алгасал баяр хавар болгон болдог гэсэн. Тийм учраас хуучин гэрээг харах юм бол Израилийн ард түмэн жил болго энэхүү баярыг тэмдэглэдэг учраас Иерусалимд яасан бөөнөрөө цугладаг байсан. Тийм учраас Иерусалим руу өөд өгсөн гэж тэдгээр хүмүүс ярьдаг байсан. Тэгээ хуучин гэрээний та нар дуул номуудыг адангуй ингээд унших юм бол зарим үед Иерусалим өөд өгсөх дуу муу гэж байдаг тийм гарчгна. Тэгэхээр энэ юун тухай ярьж байгааг бол яг л энэ чи энэ алгасал баяр, дээгүүр өнгөрөх баяр, энэ чөлөөлтийг дурсан санахтаа дуулдаг тийм дуулуудаа гэсэн. Амен. Тэгэхээр тэр дуулуудын хэсэг нь бол одоо жишээ нь дуулал 112-оос 118 ч юм уу тэр дуулал хэсгүүд байгаа гэсэн. Тийм учраас энэ дээр юу гэсэн бол Иерусалим тийм үү үү олон хүмүүс тэр баярт яасан цугласан байна. Тэгэхээр Есүс Иерусалим руу явж байгаа. Есүс энэ дэлхий дээр ирсэн гол зорилго нь хүн төрлөختний төлөө амиа өгөх юм уу? Түүний хийж байгаа бүх зүйлс зүгээр нэг замбраагүй зүйлс биш. Зүгээр нэг өдөр за би өнөөдөр энэ зүйлийг хий, ингээ тгий гэсэн зүйл биш. Еврей номон дээр үгж байгвал миний талаар хуйлмал номонд сударт юу гэж бичигдсэн бүгдийг би биелүүлэхээр ирлээ гэж байгаа. Амен. Тэгэхээр эзний хувьд одоо нөгөө та нар сайн Библийг уншиж байгаа сайн мэдээ номууд дээр үгж явал цаг нь ирээгүй байгаа. Үү олон хүмүүс түүнийг ингээд гайхамшиг үлдэхээр, эдгээхээр, өвчтөө хүмүүсийг эдгээгээд чөтгөрт эзэн дүүсэн хүмүүсийг чөлөөлөхөр яадаг вэ? Үү олон хүмүүс дагдаг тийм үү? Тэнгүүл эзэн яадаг вэ? Тэднэрээс зай авдаг санаж гинөө. Тэднэрээс зайгаа барьдаг. Тэднэрээс нуугддаг. Тэнгүүл хүмүүс дагалагч нь асуудаг. Та яагаад ингэж тэнгүүл л үгж хэлдэг вүлээ? Эзний тэр Бурхны хүү, хүний хүүгийн цаг нь алдаршуулах цаг нь ирээгүй байна гэжсэн. Харин энэ удаа юу болсон бэ гэвэл үү олон хүмүүс түүн дээр ирэхийг эзэн зөвшөөрсөн. Яг тэгвэл түүний хувьд цаг нь ирсэн. Ямар цаг нь үлээ манайхаа? Хүн төрлөختний төлөө загалмаа дээр ам амьдралаа өгөх тэрхүү цаг нь ирсэн гэсэн. Амен. Тэр ийм үйл явдал болж байгаа. Өдөрөө төсөөлцгөөе. Тэр Иерусалим руу эзэн ирж байгаа. Эзэн Иерусалим руу явж итэл үү олон хүмүүс Иерусалимаас гараад ирсэн. Яг тэгвэл үү олон хүмүүс юм. Яг тэгвэл нөгөө дээгүүр өнгөрөх баяр, алгасал баяр ингээд энэ нэг л баярын тухай ярьж байгаа шүү. За өөр нэрээр ингээд сүүлийн үед орчуулгууд ингээд алгасал гэдээ өөрчилсөн учраас ярьж байгаа. Тэгэхээр энэхүү баярыг тэмдэглэхээр олон хүмүүс Иерусалим цугласан байгаа. Эдгээр хүмүүс Есүсийн тухай сонссон байна. Юу сонссон байна? Ялангуяа сая бидний эсвэлтээр уншсан өмнөх 11 дэх бүлэг дээр байгаа. Есүс үхлээс хэн нэгэн хүнийг амьлуулсан. Хэн бэлээ? Лазарыг нэрийн дуудаад үхлээс амьлуулсан. Үхлээс хүн амьлуулна гэдэг гайхамшиг үстэй. Амен. Тийм учраас Есүсийг хүмүүс нөгөө хуучин гэрээ зөвгнөгдсөн нөгөө Месая, нөгөө Христ хүн төрлөختний аврагч юм байна гэж яасан. Тэд нэр хүсэн хүлээж итгэж ийсэн гэсэн. Тийм учраас Есүсийг ирж байгааг мэдээд үе олноороо түүнийг яасан тосож гарч ирсэн гэсэн. Ойлгож байна уу? Ийм үйл явц болж байна гэсэн. Түүхэн үйл явц болж байна гэсэн. Тэгээ түүнийг ухтаар гарч ирсэн. Тэгээ тэд нэр зүгээр гарч ирээд байгаагүй дагалдаагүй тэд нар яасан гэнэ Хозана эзний нэрээр ирэгч Израилийн хаан ерөөлтэй гэж хашгирсан гэж. Тэгэхээр Хозана гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл арамей хэлнээр хэрвээ та нарын одоо сүүлийн одоо стандарт Монгол Библийн орчуулгыг харах юм бол зарим нэг одоо утсан дээр хүртэл харах юм бол Хозана гэдэг үгэндээ дарах юм бол энэ бол тайлбар нь байж байгаа гэсэн. Энэ бол одоо еврейгээс одоо орчуулсан хөрүүлсэн арамей хэлэн дээр үгж явал одоо эзэн та авраач одоо биднийг авраач гэсэн утга санааг илэрхийлж байгаа гэсэн. Энэ учраас түрүүн би ярьсан тийм үү Иерусалим руу ирэхдээ алгасал баярыг тэмдэглэхдээ эдгээр хүмүүс өгсөх дуу гэд хуучин гэрээний дуул номуудыг дуулдаг байсан гэж хэлсэн тийм үү. Тэр дуул номууд жишээ нь 118 дээр Хозана гэдэг энэ үг бас ярьж байгаа. Үүн бас эзэн биднийг авраач гэдэг ийм зүйл болж байгаа гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс яагаад Хозана гэж Есүсийг дуудаж байна? Яагаад эзний нэрээр ирэгч Израилийн хаан ерөөлтэй гэж хэлж байгааг бол яагаад бол эдгээр хүмүүс хуучин гэрээний олон зуун жилийн өмнө бичигдсэн дуулал номыг одоо биелж гинэ гэж харж байна гэсэн. Амен. Яагаад бол Есүс тэдний хувьд хүсэн хүлээж ирсэн Израилийн хаан гэж эдгээр хүмүүс итгэсэн гэсэн. За энэ үед 1-р зуунд юу болж байгааг бол манайхаа Ромын эзэнт гүрэнд еврейчүүд дунд нь нэг аймагт нь цагсаас гараханд нь хараалагдж байгаа учраас яаж байгаа вэ? Эдгээр хүмүүс юу гэж итгэж ирсэн бэ гэвэл тухайн үед ирж байгаа тэр Христ, тэр Месая, тэр амлагдсан хаан нь тэднийг
чөлөөлнө гэж итгэж ирсэн. Тэднийг Ромын засаг захиргаанаас дарангууллаас татвар тийм үү энэ одоо энэ хэрэгшээлээс нь чөлөөлнө гэж тэдгээр хүмүүс итгэж ирсэн гэсэн. Тийм учраас баяр хөөртэйгээр тэд нар гарч ирээд одоо нөгөө энэ биелэх болж байна. Энэ хаан ирж байна. Үхлээс амьлуулсан, хүний үхлээс амьлуулдаг тэр хуучин гэрээ зөгнөгдсөн тэр эзний нэрээр ирэгч тэр Израилийн хаан ерөөлтэй. Энэ хаан одоо ирж ийн гэж тэдгээр хүмүүс хашгиралдан баярлж ирсэн гэсэн. Ийм үйл явц болж ирсэн гэсэн. Манайхаа энэ түүхэн үйл явц юм байна. Гэтэл 14 дэх эшлэлийн үгжинд Есүс харин тэр хаан яасан бэ гэвэл илжигний төл олж унсан байваа гэж. Тэгээ энэ хэсэг бол Библийн сайн мэдээний бүх дөрвөн номдэр байгаа. Бусад хэсэгтээр харах юм бол яаж хэрхэн эзэн дагагчтай илгээгээд илжигний төлийг олоод тийм үү унж ирсэн тухай өгүүлж байгаа. Харин энэ дээр бол тийм нарийн деталь байхгүй. Гэхдээ та бодоо төсөөлтөө Израилийн хаан Хозана биднийг авраач гэдэг тэдгээр хүмүүс хашгирж байгаа тийм үү. Тэдгээр хүмүүс Есүсийг дагж байгаа. Урд хойно нүртэл явж байгаа гэж байгаа өөр хэсгүүдээс харах юм бол. Гэтэл Израилийн хаан яасан бэ гэвэл илжигний төл унчихсан ирж байгаа. За төсөөлтөө. Одоо та нар тэрэлж рүү явах юм бол тийм үү. Энд чи хаяа нэг ганц хоёр илжиг харагддаг тийм үү. Маш жижиг. Гадаадад ингээд явж байхад та моринуудыг харах юм бол жишээ нь Америкт харах юм бол Америкийн моринууд амар үзэсгэлэнтэй өндөр сүрлэг. Манай моринууд хажууд нь баг илжиг шиг. Тийм учраас хүмүүс манай морийг тийм үү мэддэг хүмүүс манай морийн түүхийг мэддэг хүмүүс Монголын морь илжиг гэдэг. Гэтэл дэлхийн 2 дугаар дайн энтрийг үзэх юм бол тийм үү манай Монголын морь яаж тий одоо тусалсан дайнд одоо Орсын цэргүүдэд ялангуяа тийм үү гэх мэтлэн түүхүүд маш их байдаг. Гэхдээ та төсөөлөд үзтээ манай морь шиг морь биш бүр манай мориноос жижигхэн илжигний бүр төл унчихсан явж байгаа гэсэн. Хуучин гэрээнд ийм зөвгөнл байсан. Хуучин гэрээний номны Захарай номын 9-р бүлгийн 9-р ишлэлдэр Сион охин минь бүү айхтун чиний хаан чи ирэх болно, аврах болно, чөлөөлөх болно. Тэрээр илжигний дудрааны төл унж ирэх болно гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ зүйл биелж байгаа манайхаа. Хуучин гэрээний дуул ном дээр Захарай ном дээр бичигдсэн олон зуун жилийн өмнө бичигдсэн зүйлүүд биелж байгаа. За тэгэхээр та бодоод үзтээ манайхаа хааныг хүсэн үлээж гин, хаан нэрж гин, хаан тэднийг чөлөөлнө гэдгсэн чинь хаан нь сүр жавхлантайгаар морьтойгоор биш. Нэгэн сул дорой илжигний төл надад ирж байгаа. Тэгэхээр тухайн үед жишээ нь одоо та нар киноноос ч гэсэн үздэг. Киноноос бид нар харах юм бол жишээ нь Ромын эзэнт гүрэнд хэрв одоо ингээд хаан ялаад ирэх юм уу? Жишээ нь одоо Гладиатор миний дуртай кино нэг сайхан хоёр нь гарсан та нараас үзсэн л бах тийм үү? За яадаг вүлээ? Хаан ирэхэн гүтэл яадаг? Ялт байгуулад ирэнгүүт бөөн болж байгаа сте. Тин чи найр наадам болж байгаа сте тийм үү? Бөөн дуу шуу, хашгиралдаа найр наадам, хүндлэл тийм үү? Баяр хөөр болж байгаа. Энэ ийм дүр зураг уулын хүсэн үлээж байгаа хүмүүс. Гэтэл Есүс морь унж ирээгүй, илжиг унж ирж байгаа. Тэр морь унж ирсэн бол тэр хүн үнэхээр дайтахад үнэхээр ялалт авчрахын төлөө эсвэл ялалт авчихсан тийм дүр зургийг харуулах болсон. Харин Есүс яасан бол эсэргээрээ амар тайвныг ирж хайж байгаа. Тэрээр хүмүүсийн бодоогүй дээрэс нь сул дорой нэгэн илжигний төл унаад ирж байгаа. Тэгээ үүнийг дараагийн хэсэгтээ хартаа манайхаа 17 дахь эшлэлээр бүү Сион харахтун хаанчин байцсан илжигний дуд руу унаад ирж байна гэж бичигдсэн. Санаж байна уу? Хуучин гэрийн сая бичлүүдийг хэллээ тийм үү? Дуулал 118, Захарай 9-р бүлэг эдгээрүүдийн биелэл нь болсон. Тэгсэн чинь одоо шавдар нь хартаа манайхаа 16 дахь эшлэлээр дагалдагч нь үүнийг хараад ойлгоогүй. Юу болоод? 3 жил гаруй хугацаанд эзэнтэй хамт байгаа гайхамшигтыг үйлдэхийг харсан. Өвчтөн хүмүүсийг эдгэхийг, чөлөөлөхийг, хүмүүсийн амыг таглахыг тэрээр харсан. Тэд нэр харсан. Тэд нэр итгэж ийсэн. Тэр онцгой нэгнийг хааныг дагж байгаа гэж итгэж ийсэн. Тэгээ одоо тэр үйл явдал өстой жинхэнэ нэрээ мандуулах тэр үйл явдал мөн бах гэж харж ийсэн чи яасан? Эзэн ирсэн. Гэхдээ эзэн нэг илжигний төл унаад ирсэн. Тэгсэн чи шавнарны үнийг анхандаа ойлгоогүй. Яагаад юм бол? Яагаад Есүс ингэж ирж байгаа юм бол? Харин Есүсийг алдаршгүй дараагийн хэсгээр нь алдарших үед энийн түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс түнд эдгээрийг үйлсныг яагаад үйлсдэг тэд нэр сансан. Эхэндээ ойлгохгүйсэн. Эхэндээ тэдний дүр зураг нөгөө эрх чөлөөг авчирна, Ромын засаг захиргааг дураана,
тэднийг дахин хаанчлыг сэргээх тэр хаан нь энэ нэгэн онцгой ирэл дээрээ үүнийг төлөөлж ийн гэж бодсон чинь харин эсэргээр яасан бilé? Амиа өгсөн. Петр хүртэл гэж хэлсэн биз дээ. Тэр хэн нэгэн миний араас дахайг өөрийгөө үгүйсгээд тийм үү загалмайгаа өдөр болгон үүрэ гэж хэлсэн. Санаж байна уу? Есүс би тааны төлөө амиа өгнө гэхэд Петр үгүй. Ийм зүйл зөвшөөрөхгүй гэж тийм үү? Эзэн юу гэж хэлдэг вэ? Сатана надаас зайл гэж. Ойлгохгүйсэн манайхаа. Манайхаа эдгээр хүмүүс ерөөсөй ойлгохгүйсэн. Харин Есүс үхээд амьлаад тэгээ бүр энэ дээр алдарших гэдэг үг байгаа. Энэ юу гэхээр тэнгэрт оцсны дараа дагалдагч нүүднийг ойлгосон. Эзэн Есүстэй 3 гаруй жилийн хугацаанд тэд нар хамт байхдаа тэдний түүний хийсэн бүгд зүйлийг мэдчихсэн мөртлөө, харж ирсэн мөртлөө, зааж ирсэн зүйлсийг сонссон мөртлөө тэр хүмүүс ойлгохгүйсэн. Эцсийн мөчид тэр эзэн загалмаа дээр очихоос өмнө 7 хоногийн өмнө энэ үйл явдал болж байгааг тэд нар ойлгохгүй л байсан. Харин дараа нь Есүс үхээд амьсны дараа дагалдагч нь үнийг ойлгосон. Тэгээ 17 дугаар эшлэлээр нь яасан байвал Есүс Лазарыг булчнаас дуудаж үхсдээс амьлуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байна гэж. Энэ олон хүмүүс яагаад эзнийг ухтахаар ирсэн? Яагаад гэвэл тэдгээр хүмүүс Есүс Лазарыг үхлээс амьлуулсан гэдгийг мэдчихсэн учраас, үүнийг гэрчилсэн учраас эдгээр хүмүүс гарч ирсэн. Тиймээс 11 дугаар эшлэлээр тиймээс Есүс эдгээр тэмдгийн үйлснийг ард олон сонссон тул түүнийг ухтаж авсан. Гайхамшиг тэмдгээс нь болж эдгээр зүйлийг тэд нэр ухтаж авсан. Харин маш сонирхолтой зүйл 19 дэх эшлэгээр хар та. Тэгтэл фарисеучуд өөр хоорондоо хараач. Өөр хоорондоо та нарын үс ямар ч хэрэг алга. Фарисеучуд яасан бэлээ атаархаж ирсэн санаж байна уу? Шашинлаг хүмүүс, хуулийн багш нар тийм биз дээ. Тэд нар Есүсийн хийж байгаа бүх зүйлийг атаархаж, житөөрхөж, эсэргүүцэж, дураахыг орлож ирсэн тийм биз дээ. Тэгсэн чинь олон хүмүүс түүнийг дагаад түүнийг Хосана, Израилийн хаан гэд өргөмжилсэн чинь би эндээ өстой бидний хийсэн та нарын хийсэн юу ч ямар ч нэмэр алга. Тэгээд маш сонирхолтой нь мэдээж энэ дээр бол хэтрүүлэг байгаа л да. Одоо англиар hyperbole гэж ярьдаг. Юу гэвэл харцгаа түүний араас ертөнц даяараа дагцгаалаа гэв. ертөнц түүнийг даяараа дагсан уу? Мэдээж үгүй. Гэхдээ маш олон хүмүүс Иерусалимаас баярыг тэмдэглэхээр гарч ирсэн хүмүүс түүнийг дагсан. Тэгсэн чинь шашинлаг хүмүүс, итгэдэггүй хүмүүс нэг зүйлийг хэлсэн юу гэвэл ертөнц тэр чигээрээ түүний араас таглаа гэж. За энэ хэсэг, энэ түүхэн үйл явдал юм байна. Энэ зүйл болсон юм байна. Библи Бурхны үг юм байна. Есүс энэ дэлхий дээр хийсэн бүх үйлдэлүүд нь хуучин гэрээнд амлагдсан, зөвгнөгдсөн зүйлүүдийн биелэл юм байна. Үүнийг бид нар харлаа. Өнөөдөр энэ бидэнд яг ямар ач холбогдолтой юм бэ манайхаа? Бид нар яаж энэхүү саяны 6-7 ишлэлийг өөрсдийнхөө амьдралд өнөөдөр буулгаж хүлээж авах вэ? Яаж практик дээр зүгээр бид нарт тархины мэдлэг болоод за ойлголоо юм болсон юм уу гэхээс нөгөөтэйгэр тань надад өнөөдөр энэ зүйл, энэ үйл явдал юуг зааж байна манайхаа Есүс түүний амьдралаа өгсөн, түүний амьдралаа зориулсан. Хэрвээ та цаашаа өглөөд унших юм бол би ааваасаа гуйх уу, надаас энэ аягийг холдуулаач, надаас энэ үйл хэргийг холдуулаач гэж би түүнээс гуйх уу? Үгүй шүү дээ. Би үүний төлөө л үнэндээ ирсэн шүү дээ гэж. Матай 11-р бүлгийн 28 дугаар ишлэлээр 28-аас 30 дахь ишлэлээр хүнд дарамт үүрсэн хүмүүсээ түүнөө ирэхтэн. Тийм үү? Над руу ирэхтэн гэж эзэн хэлсэн ба. Над руу ирэхтэн. Миний буулга амархан, миний ачаа хөнгөө гэж. Надаас суралцаа гэж. Манайхан заримдаа бид нар яг л эдгээр хүмүүс шиг бид нар эзэн бидэнд юу хийж чадах бол, эзэн бидний төлөө юу өгөх бол, эзэн үхсдээс амьлуулсан гайхамшигтыг хийсэн учраас бид нар үү ойлгоноо түүнийг дагдаг. Би зөндөө ярьдаг Монголын христэлч гэсэн бид нар буддын шашинлаг сэтгэлгээгээрээ гандан хийдэг итгэлээрээ бид нар эзэн Есүс дээр ирсэн. Гэхдээ одоо 35 жилийн дараа бид нар одоо таны хувьд, миний хувьд итгэлтэй бодит болох хэрэгтэй. Би танд үүнийг хэлье. Таны итгэл, миний итгэл зүгээр шашинлаг байж болохгүй.
та зүгээр л итгэгч гэдэг нэр зүгээл явж байгаа бол өөр танаас ямар ч итгэлийн амьдрал харагдахгүй таны амьдралыг харах өнцөг философчин өөрчлөлт ороог бол ямар ч хэрэг байхгүй. Эдгээр хүмүүсийн хувьд эзэн гайхамшгуудыг хийсэн гэсэн дуу чимээ шуум явж исэн учраас түүнийг дагсан. Ямар найдвар байсан бол эзэн чөлөөлтийг авчирна. Ромын дарангуулаас чөлөөлнө. Ромын татврын систем үр данснаас нь чөлөөлнө. Ийм зүйлийг хүсэж ирсэн. Өөрсдийнх нь national identity тийм үү? Израиль бид онцгой үндэстэн бид одоо эргээд хаанчлаа аавна гэсэн тэр зүйлийг хүсэн үлээж ирсэн. Эднэрийн хувьд эзнийг дагах нь эзэн биш, өөрсдөө л байсан гэсэн. Өөрсдийнхөө төлөө л эзнийг дагч ирсэн гэсэн. Өөрсдийнхөө төлөө л эзнээс гордож ирсэн гэсэн. Харин бид нэр хэр удаа өөрсдийнхөө төлөө эзнийг дагах вэ? Харин эзэн маань юу гэж хэлсэн? Эзэн бол тэр хаан мөн байсан манайхаа. Гэхдээ тэр хаан тэдний бодож исэн шиг зүйл хийгээгүй. Тэдний бодож исэн шиг дайн дажи үүсгээд сэлэм утга гаргаж ирээд буу энэ тэ одоо буу шууд гаргаж ирээд хүмүүсийг алаад ийм зүйл хийгээгүй. Эзэн хүн төлөвхний төлөө тэрээр хураг тэр хонь тэр соггохгүй тэр дээгүүр өнгөрөх тэр алгасал баярын гол золиос нь эзэн өөрөө байсан манайх. Танд надад жинхэнэ амьдралыг өгөхийн тулд танд надад жинхэнэ эрх чөлөө амар тайвныг өгөхийн тулд та өөрийгөө амьдралыг өөрт хэрэгтэй зүйлээ ирж хайж эзнийг ашиглах энэ зүйл нь таны цаана таныг зоож байгаа, таныг боолчилж байгаа тэр гэмт мөн чанар хിവэрэ байна л гэсэн. Энэ байдлаасаа бид нэр ирэхгүй бол таны амьдрал, миний амьдрал өөрчлөлт ирэхгүй гэсэн. Тийм учраас эдгээр хүмүүс түрүүбээс өөрсдийнхөө төлөө л гэмт мөн чанарын төлөө юу хүсэж байгаа тэр зүйл тийм нэг л хүсэн үлээсэн. Харин эзэн эсрэгээр тэрээр Илчил номон дээр үгж авал тэрээр арслан ба хураг гэж байгаа. Тэрээр арслан мөн. Тэрээр тэр Юдагийн овгийн Давидын амлсан, Бурхны амлсан чиний үр удмаас би нэгэн хааныг гаргаж ирэх болно. Тэрээр мөнхөд хаанчлан гэсэн тэр хаанчлагч хаан эзэн Есүс мөн. Гэхдээ тэрээр хүн төлөвхний төлөө амиа өгөх тэр хураг. Манайха ийм хаанч баг. Сүр хүчтэй, мэдлэгтэй, чадвартай эрх чөлөөг авчирч чадна, чөлөөлтийг өгч чадах энэ хаан тэгсэн мөртлөө зөв сэтгэлдээ тэрээр гүн гүнзгий, даруй төлөв тийм хаанч байхгүй. Ийм хааныг бид нар хүсэн үлээдэг. Ийм хаан бидэнд хэрэгтэй. Гэхдээ ийм хаан бол зөвхөн Есүс л байна. Тэр учраас хэрв та бид хоёр таны гим нүглийн ёрын муухай байдлыг таны гим нүглийн хувиа хичээсэн өчүүхэн өөрийгөө боддог, өөрийгөө нэгдүгээр тавьдаг, Бурхныг ашиглах гэж оролддог, бусдыг ашиглах гэж оролддог энэхүү гимт мөн чанарын хорон муу байдлыг та бид хоёр ойлгохоос нааш Есүс Христийн үхэл, Есүс Христийн загалмаа руу би үүний төлөө л ирсэн. Үүний төлөө л би явж үүний төлөө амиа өгч байгаа үүнийг бид нар бүрөө ойлгохгүй гэсэн үг. Миний юу гэхэд санааг ойлгож байна уу манайхаа? Та бид хоёрын гим нүглийн ёрын муу байдлыг ариун сүнсний тусламжтайгаар та бид хоёр ойлгож ухааж эхлэхэд бид нар үнэхээр бид нарт ямар үнэхээр гаднаас тусламж хэрэгтэй, үнэхээр бидэнд тусламж хэрэгтэй, үнэхээр бид нар аврал хэрэгтэй, үнэхээр бид хозаана авраач, одоо авраач, намайг авраач. Есүс түүний нэр бол аврал. Ингэж дуудах хүртэл бид нар түүний нэгүслийг, түүний загалмаа дээр хийсэн зүйлийг ойлгодгүй гэсэн үг. Харин та үүнийг ойлгоход Библиэлд та үхлээс амь руу шилжсэн. Харанхуугаас гэрлүү шилжсэн гэж хэлдэг. Манайха энэ зүйл Библиэлд байгаа. Бид нэр уншдаг. Гэхдээ бид нар тэр болгоо ингээд
гүн үнзгий тунгааж, бясалгаж өөр төрөө бид нар боддоггүй. Гэхдээ бүгдээрээ өнөөдөр энэ тэр Palm Sunday тэр эзэн Иерусалим руу ирж байгаа энэ үйл явдлыг дурсан санахтаа бүгдээрээ бидний гэм нүгэл, таны гэм нүгэл ямар бардам, ямар өөрөөр дүүрэн, ямар аюултай гэдгийг бүгдээрээ багч бол ойлгохыг хүсэж байна. Хэрв та эзний өмнө залбирдаг уу? Хэрв та эзнээс гуйддаггүй, хэрв та эзний үгийг нээдэггүй, уншдаггүй, түүний тухай бодож тунгааж бясалгахгүй бол та гэм нүглийнхаа ёрын муу байдлыг ойлгоогүй байна гэсэн. Та христчийн амьдралыг ойлгоогүй байна гэсэн. Бид нар өөрсдийн хүч чадлаар болно гэж бодоод байна гэсэн. Таны бодож байгаа арга зам, таны төлөвлөж байгаа зүйлс, таны Бурхны талаарх ойлголт чинь эдгээр хүмүүсээс нэх ялгаагүй болж байна гэсэн. Харин хэрв бид нар өөрсдөө гэм нүглээ үнэхээр ойлгоод сул дороогоо мэдж байгаа бол бид нар түүнд найдаж, түүн рүү түшиж байгаа бол бидний амьдралд өөрчлөлт бий болсон байна гэсэн. Тийм учраас манайхаа миний ярих гэдэг санаа бол ерөөхдөө энэ. Би гэхдээ яг ингээд тоочны сайн хэлж чадахгүй байгаа юм шиг санагдаад байна. Бид нэр Бурхныг өөрсдийнхөө хэвэнд оруулах гэдэг байна. Өөрсдийнхөө хүссэнээрээ байлгах гэдэг байна. Гэхдээ ингэж байгаа нь бид нэр өөрсдийнхөө гэм нүглийг ойлгоогүй байна гэсэн. Бид нэр өөрсдийнхөө сул дороогоо ойлгоогүй байна гэсэн. Тийм учраас Библиэлд та нар санаж байна эзэн Есүс өөрийнхөө дагалдаг шартаа тийм үү та нар тийм үү эзэн таны нэрээр чөтгөрөөд хөөн зайлж ийн гэд баярлаад ирэхэд эзэн үүнд битгий баярлаа. Харин та нарын нэр амийн номд бичигдсэнд та нарын гэм нүгэл уучлагдаж та нар аврагсанд та нар баярлаа гэж. Манайха хэрв Есүс Христийн загалмайн цус таны миний гэм нүглийг өнгөрсөн одоо ирээдүй бүх зүйлтэй нугаан цэвэршүүлдэг гэдэг энэ зүйл таны дотор үнэхээр үнэн бодит бол танаас маш их гэрлэгийг байна. Таны дотор зүйлсэл маш их талархал байна. Таны дотор хугаралт нугаралт аль хэдийн бодогд болж байна найз минь. Харин та ийм зүйл байхгүй бол эмээгээр бардамнал их хэрэг байдал, өөрийнхөө байдал. Хэр удаа наа чи үргэлжлэхийг би мэдгүй. Тийм учраас эзэнний загалмайн үс энэ 7 хоног манайхаа би тааныг дурсан санаасаа гэж үзэж. Та Библийг аваарай. Цаашаа өргөжөөд уншаарай. Юу болсон юм бэ? Баасан гариг ирэх болно. Бид нар Good Friday гэж ярьдаг. Монголоор сайн баасан гариг, ээлт баасан гариг гэж ярьдаг. Яагаад good? Яагаад ээлтэй? Яг үүндээ бүх хүн төрлөختний гэм нүгэл Есүс дээр тогтсон шүү. Бурхан өөрийнхөө цорын ганц хайрт хүүгээсээ нүүрэн болсон шүү. Тэрээр бидний төлөө, таны төлөө үхсдийн орн руу явсан шүү. Тийм учраас энэ 7 хоног манайхаа бүгдээ өөрсдийнхөө харанхуй байдал, гэм нүгэлтэй байдал, өчүүхэн байдал, хувиа хичээсэн байдал үүнийг дурсан санацгаа. Мартин Лутерийн үгжсэн бол бүх гэм нүгэл бол би өнөөс хэлжсэн баг. Могоо өөрийгөө ороож байгаатай адилхан. Бидний гэм нүгэл үргэлж биднийг ороож, үргэлж биднийг зовоож, үргэлж биднийг үгүй хийж идэг. Бид нар үүнийг ч нөгөө талаараас ойлгодог. Гэхдээ бидний гэм нүгэл хэрхэн эзний эсрэг тэрслэл вэ? Таны гэм нүгэл, миний гэм нүгэл үнэхээр ноцтой учраас л эзэн амиа өгөх хэрэгтэй болсон. Бурхны хүү ирэхээс өөр арга байгаагүй. Энэ бол цорын ганц арга нь байсан уу? Байсан. Гэхдээ
Гэхдээ ингэж хийсэн нь эзний мэрэгэн ухаан байсан. Яагаад гэвэл дагалдагчд нь мдээгүй, энэ зөвгөнлийг ойлгоогүй, харин үхээд амьлаад явсны дараа л эдгээр хүмүүс ойлгосон. Эдгээр хүмүүс ойлгосон учраас тухайн үеийн ертөнцийг 120 хүн оронгоор нь өөрчилсөн. Энэ эзэн Есүс үхлээс амилжээ. Эзэн Есүс хүн төрлөختний аврагч мөн түүний нэрэнд итгэж хүмүүс аврагдана, гим нүглийн уужил, өршөөл, цагаатгал байна гэдгийг тунхассаар явсан. Үүний төлөө бүгдээрээ ихэнх нь амиа алдсан. Алдахад бэлэн байсан. Тэр учраас миний өнөөдрийн мессеж сайд мессеж биш шүү манайхан заа. Гонигтай тийм мессеж биш. Энэ бол бид өөрсдийнхөө гим нүглийн ёрын муу байдлыг ойлгож хийж, ухаарч хийж бид нэр сайн мэдээний дайтай, нэгүслийн дайтай амьдарч чадна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Амен. Явж би танаас гоё. Энэ 7 хоног эзэнтэй цангар өгөрөө эзнийг ирлхийлээрээ түүний тэр баасан гарагт дээгүүр өнгөрөх алгасл баярын тэр золиос нь өөрөө болсон. Тэр учраас эзэн юу хийсэн бэлээ? Удахгүй бид нар ер нь 7 хоног болго эзний зоог барьдаг болох байх гэж найдаж байна. Эзэн тэр орой дагалдаж шартаа энэ бол миний цус, шинэ гэрээний цус. Талхыг аваад тийм энэ бол миний таны төлөө миний бие. Тэр цаг маш үнцэнтэй болсон гэсэн үг. Үнцэнтэй байсан гэсэн үг.